Манжин эсрэг хийсэн шилийн сайн арсын тэмцлүүд. Манжин тэнгэрийг тэтгсэн хаан мэдсэнсэн бол хэлэгнэн уурсаж, жанжин сайднараа зоостож хороох байсан бизээ. Учир нь эзэн хаан цэрэг төчмөдүүдэд хандаж, ээдтэй тэдэнд ширмэн тогоо төмөр идэл өгүүзээ. Ойртууд түүнийг хайлуулж, цэрэгийн зэвсэг цутгуузай гэж урьдчилан сануулсан юмсанж. Тиймээс жанжин сайднар нь асар их охирлоо эзэн хаанаас тас нууж, ганцны хулгай таарлаж байна гэж даруухан айлтгадаг байлаа гэж өгүүлсэн байхаж. Энэ бол зүүн гарын хаан тулсад өрнөсөн үйл явдал. Тухайн үед Чингүн жавын хотгойд нутагт ч энэ мэтийн үйл явдал өрнөж байсан бөгөөд Манж хятадууд руу уулгалан довтолсон шилийн эрчүүд үүнийг Манжин эсрэг тэмцэж байна гэж цагааруулдаг байж. Зүрхний хилэн романд өгүүлэхдээ орхон голын сав нутгаар Манж ноёд хятад худалдаачдыг дураараа хөөж танилхан эд юмыг нь устгаас төрд тос болно гэж Шадрван Чингүн жав зарлиг буулгаж гин гэсэн үг айлаас айл амнаас ам дамжин түгсээр нутгийн сайн эрчүүд энэ дуулаанаар далдуур морио сойж ном самаа чангалан засаж мун борохоо зэхих болжээ. Ингэж бэлтгэсэн хүмүүс нэгэн дохоогоор цамтын гарман дээр цугларч 2 өдөр дараалан бөөгнөрөн шуугилдаж сур арун шагаа нэслэн өмжээ. Харуул тэд зугаацгаар бөөгнөрсөн хүмүүст мэт явж байснаа орхон голыг уруудан бөөнөр явжээ. Тэнд 300 гаруй өрчүүд 2 анги болон хуваагдаж замд буй хятад худалдаачдын юу байгааг хурааж шахааг нөөрүүлээд Бээжинд нь буцаана. Манж нар биднийг даран сөнөөхөөр ирвэл голоо тасартал үзэлцэн. Хягтад байгаа хятадын пүүсүүдийг тал талаас нь гинт давталж ороод эд барааг нь хурааж авна. Дараа нь бид цаашаа дэлгэр мөрний газар хүрч Шадрвангийн цэрэгтэй нийлнэ гэж ярилцаад хөдөлжээ. Тэр босч хөдөлсөн олон хүний чимээгээр орхон голыг дагаж байрлсан худалдаа тариа ногооны хятадууд сандарч мэгдэн эд юмаа уулахад эрг хаданд буулж нуун зарим нь орон гэрээ орхин дөрвж эхэлсэн байна. Тэд хягтад суугаа Манж төсөмлийн газар очиж үхэр монголчууд оодгонд авхиж байна. Тэднийг дөрлөн уйж өгөөч гэж хүсжээ. Газар бүр үүн шиг олон зуун баг сайн дураар бий болж тус бүртээ Манж хятадуудтай тэмцэл хийж эхэлсэн боловч тэднийг дэмжин зохион байгуулж байгаа ноёд халах газарт Чингүн жаваас өөр байгаагүй нь тэр их оргилсон хөдөлгөөнийг нэгтгэж чадахгүйд хурж байлаа хэмээжээ. Хэрвээ тухайн үед халахын ноёд түшмэд Чингүн жав амар санаалууга нэгэн адил үзүүр сэтгэлтэй байсан бол нутгийн шилийн эрсийг хүчийг ашиглаад Манж хятадыг нэлэнхүүд нь шар махтай нь хатааж орхих байсан болов. Гэсэн ч ганц тайчин ганцаардахгүй гэгчээр Чингүн жавын урай дуудлагаар гарч ирсэн өөмэн улам лавширч сүүлдээ Монгол орон даяар түгэж Алтай нуруунаас Бөөр нуур хүртэлх газарт нийтийг хамарсан тэмцлийн шинжтэй болж ховд завхан идэр чулууд хануй тамир сэлэнг орхон онг туул хэрлэн хараа ерөө онон балжин сав нутгаар шилийн эрчүүдээр удирдуулсан баг бүлэг байгуулагдаж дор бүрнээл армаг хүлгийн дэлэн дээр улаан залаатай ноцож эхэлжээ. Тэд хятад худалдаачдын пүүс Манж төшмөд нарын ордон өргөөг дайран довтолж эцдийг нь жанчин залхааж эхэлсэн тухай мэдээнүүд ховд улаастай их хүрээ хэрлэн барс хотуудад суугаа Манж төшмөлийн газруудаар тархах болсон байна. Мөн төмөн газрын хулгай төрийн бөөс нараар толгойлуулсан дээрэмчдийг барьж цээрлүүлэн эд барааг минь нөхөн төлөвлөж өгөөч гэсэн бичигсэлт их хүрээндх Шанзодба яамд олноороо ирж байсан гэдэг. Төрийн бөөс гэдэг нь шилийн эрчүүдийг хэлж байгаа хэрэг. Үүнээс гадна Түшээд хааны хошууны 70 гаруй хүн мориор гинэт бөөгнөр нь давхиад бургалтай толгойд хүүтний голд байсан хятад худалдааны газруудыг тонн дээрэмдэж Дархан вангийн хошууны 100 гаруй морьтон их хүрээний газар довтолж худалдаачин хятадын 8 пүүсийн эд юмсыг сүйтгэж халах газраас бөөгнүүлсэн арьс шир ус ноосыг нь шатааж торг дурдан хуугаар нь усанд хаяж зээлийн худалдааны данс бичгүүдийг нь устгаж зарим эд барааг тонн дээрэмдсэн тухай түүхийн зарим бичвэрт тэмдэглэгдэн үлджээ. Чингүн жавын үед хотгоотын бүргэд бүх хэмээх шилийн сайн ир халах даяар цууд гарч байсан бөгөөд тэрбээр зөвхөн хятад Манж гэлтгүй Оросууд руу хүртэл халдан довтолж адуу малыг нь хөөдөг байж. Сүүлдээ бүр улаастай Манж амбны занаанд орсон гэдэг. 2011 онд Шадрван Чингүн жавын баг нэвтрхий тал хэмээх ном хэвлэгдсэн бөгөөд үүнд Манжин хаан болон ховд улаастай Манж амбны захиран шийтгэж байсан
зарим нэг бичиг баримт бүрэн ихээр хэвлэгдэжээ. Энэхүү номонд хотхой Дуриан хаан бүргэд бүх зэрэг хулгайч нар Оросын агар харуулын морь малыг дээрэмдсэн тухай Улаастан амбнаас Түшэт хаан аймгийн Жанжин Санзаад оржид явуулсан бичиг гэсэн зүйл хэвлэгдсэн байхыг бодоход шилийн эр бүргэд бүх нь Улаастан манж амбны хар дансан дах шүдний өвчин нүдний чигчлүүр төмөн газрын хулгай төрийн бай бөөс байсан нь тодорхой. Бүргэд бөхөөс 100 жилийн өмнө буюу Галдан бошигтын үед Хасгийн Янгэр султан хэмээх сайн эр Хятад манжууд руу харалсан сум шиг дайран орж боснуулдаг байсан тухай домог яриа байдаг. Өлөгчин чонын хөхт дэлэн хөхөж түүхийн мах идэж чонон сүргийн дунд дэгдэн дүүлж авсан гэдгээр зүүн гарын хаант улсад цууд гарсан энэ эр Монголын уран зохиолд Монгол цусны хасаг эр Янгэр султан гэж дурддагдсан байдаг. Сүүлдээ мань эр өөрийн гэсэн зэрэгтэй болж бөөн цэргийн хүчээр зэрэгэлдэх нутаг хошууд руугаа уулгалан давталдаг болжээ. 2012 оны өвөл хэвлэгдсэн зохиолч Жамянгийн Чорос романд Янгэр султаны тухай цухас дурддагдсан байх бөгөөд гэхдээ манж хятадууд руу дайран давталсан тухай нь биш зүүн гарын хаант улсыг захирч алсан Эрдэнэбаатар хунтайжийн заналт дайсан болсон талаар бичигджээ. Цухас өвөл байсан. Хөх хөндийгөөр цэргүүд дүүрв. Энэ Эрдэнэбаатар хунтайжийн цэргүүд бүрэнхийд гялалцсан зис сэлэн зис дуулахтай учир цаанаа нандин бөгөөд торгон цэргийн шинж үрдэжээ. Угаас зүүн гарын нутаг усыг эслэх санаархал өөртөлж малын бэлчээр эд баялагт нь шунан дурлаж үе үе хилийн дээс алхаж уваагүй дээрэм тонол хийдэг хасгийн зэрлгүүдэд шанган хүртээх цаг болсон гэж хунтайж бодно. Жагсаалын нөгөө талд тас хар нөмрөхтэй Баатар эр гарч ирлээ. Түүний адил тас хар увцтай морьтонгууд асах чулуу шажигнуулсаар хөндөй дүүргэв. Энэ бол хасгийн Янгэр султаны байлдаж харахтай гаргууд зэрлэг мянгатажээ. Хоёр талын уур хилэндээ автагдсан цэрэг эрс удахгүй болох эрүүл тулдааны хүлээж бие бие рүүгээ ассан гал мэт харц шулуудна. Тас хар хувцаст Янгэр султан бол хасгийн цуудаа дээрэмчин төдийгүй Багдаа чонын үүрэнд өссөн хэмээх цурхлын эзэн бөлгөө. Түүний эрүүнд улаан сахал баваатал ургаж догшин ногоонуудыг нь чимэглэн гих мэтээр дүрсэлжээ. Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигт амар санаа Чингүн жав нарын үед шилийн эрчүүд ганц нэгээрээ бос хэсэг бүлгээрээ цэрэг армийн шинжтэйгээр манж хятадууд руу уулгалан давталдаг байсан бол амар санаа Чингүн жав нарын бослого дарагдаж Чин гүрний хууль цааз илт чангарсан 18 дугаар зууны үеэс манжийн эсрэг давтлах цэрэг армийн хүч цэцэн шудраг жанжид цэг шулуун Баатар эрс үгүй болсноор манж хятадууд улам модорч эхэлсэн байдаг. Харин тэр үед хаа очиж муу нэртэй луу данстай шилийн сайн эрчүүдэл их оронц сэтгэлгээний хилтерхий болон гялалзаж эзэрхэг манж эдэмхий хятад эвдэрсэн баяд ихэс ноёдтой их багаар тэмцэж эг маггүй шоглож эрх тархыг нь дундалж эд малыг нь цөлмөж зарим нь манжийн харгас 9 гэр үнд тарчилсаар ирсэн дүүхтэй.